Зөвхөн өөртөө зодтолтож болохгүй юу? Яна аль нь би? Дахиад ингэ хөдөл үз. Одоо би улаан шортон та энэ синхрон ахгүй юу? За ингэхээр энэ зүүн талаараа хөдөлнө. за ингээд хоошоо ухарчлаа тийм. Хоошоо ухраад урагшаа. Энэ тэгээ наашлаад ингээд. Би ямар царай удаан их юм бол одоо таны энэ тамирчны амчин энэ зүүн дээр харагдаж байгаа шүү. Стамина гэж зовоод. Би ингээ хамаагүй хүлээд тахаар миний ногоон гүгээд байгаа. За. Энэ хүнээр бол ядарна гэсэн. За энэ хоёр болохоор зүүн баруун гар. Юу олон юм бэ? За. Энэ бас энийг ажиллах юм тий? Тий, энэ хоёр зүүн баруун. Гар нь юм байна. Зүүн баруун. Цаатлын гар. Доотлын хоёр нь зүүн хөл баруун хөл. За үзхүү. За тэгтээ энэ чинь айгүй олон юм нэг дор цэжлэх юм байна тий? Би таныг очиж зөвшөрлөж. Би бүр авчраач олгоо байлаа. Намайг өшөглөж явахдаа хамгаалаа шээ заа. За хамгаалдгаач марчил. За хамгаалж болж. За. Оо. Ямар юм бэ? Яна. Би бүр альныгаас тархаа мартсан мэдгүй байна. Гараараас идэр чинь дээдлийн энэ хоёрын гар. Гар тий. За. Хашаа гүжгүжсэн ачи дишаа. Яа. Юу л бодлоо тий. Хөлрөө хөтлөв юм. Дурынхаа лимиг дараад байгаа шүү дээ. За. Би тэрийг зодчих үү. За би хашаа зүгтлээ. За би жоохон хамгаал чадна шүү дээ. Бас юм хийгээд. Юм хийгээд. Хоос. Эви. Тасаа харсан өөрийгөө. Хамаагүй олон турш тарж байгаа өөдөөсөө өнгөрсөн. Яг тэр үед одоо өөрөө харж байгаа. Эдгээр одоо нэг бүгдээрээ бодит юу хийх юм шиг таахгүй. Та яг өөдөө тэгээ гараа ингээд өргөзөө. Үе би яг өнгөрөө гараа өргөсөн шүү өргөлсөн. За найрлагч битэр билээ. За ундраагч сая хөлсөө гартал тоглолчлоо. Урд нь байгаа жүүсийг уугаад жоохон тайвшраад баярлаа. Тэгээд төвшөөтэй нөгөө угаасаа хамтарч ажиллаж исэн болохоор төвшөөтэй ингээд цог юм ярьсан чинь аюу хэм ярих гэдэг шүү манайхаа. Жоохон битэрийг хийж байгаараа гэ. Хазаарлаа төгөөрэй. Ярддаг тойрч өстө нэрээ шивэрээ өргөцөл явуулсан. Над жүүснээсээ сайн уугараа. Тийм байна. Хайхан жүүс. Сайхан жүүс. Манай Монголын дагуулсан. Яа. Би ч одоо нөгөө рил хийгээд. Тийм үү. Ингээд барьж мэрж байгаа. Үг бүг амар сэжилдэг болсон. За чи түлаатгаа шүү. Энд чи за яаж хараатай. Сахар агуулаагүй антиоксидантаар баялаг өөр юу гоо. Эрүүл мэндийн хэм маяг натура. Чи ч ямар гэндэг юм бэ? Ийм болцоо гэж. Одоо нэмээд энэ Монголын шимт хичээлтэй хөрсөн дургасан ногоогоор Тийм. Эх орондоо үйлдвэрлэв. Бас эх орондоо үйлдвэрлэв. Таны зүгийн баялаг амар үү те? Тийм гоё. Жимс ногооны жуус. Та гэртээ блендерт жимс ногоогоо хийгээл өглөө ажилдаа явах гал нөр гоё бод зөвсгөтэй готлоо өмссөн байж та хольж молол төр гэж зоохгүй. Шууд уун. Хөргөчнөөсөө аваал уун. Монголд эх орны үйлдвэрээ гэдэг юм уу? Үндэсний үйлдвэрээ гоё дэмжиж эрүүл хугацаа хэтрээгүй гоё бүтээгдэхүүн хэрэгэлцгээе гэж. За надад баярлах битэрт баярлах баха. Манай маркетрууд аваад доор нь оноо өгөөд манай хоёрыг аваарэ. Энэ хоёр чи яг ажиллаа гэж явчлаа. За асуулт руу орноо. За тэгээ. Инфлюенсер буюу олонний танил болохоор ингээд дандаа гоё ааштай нэг юм дандаа нэг ингэсэн явж идэг гэж хүмүүс төсөөлдөг юм шиг байгаа. Яг нэг тийм дарамт байдгүй нэг юм инфлюенсер хүний нэг юм дарамт. Тэр чинь байнга шүү дээ. Цаг тутам. Цаг тутам. Байнга. Комментоор хүнээр дамжуулж хүний ам дамжиж нэрээ нууж байгаа юм. Тийм сонирхолтой кейс байна уу? Тэгэл дүү. Би ч тэгээ өөрөө нөгөө амар тийм нөгөө ийдэг юм нөгөө сайхан ааштай хүн ер нь биш шүү дээ. Би ч айгүй ийдэг шүү дээ. Хамтарч ажиллахад айгүй их л ийдэг. Чи ажил хийвч. Тий. Яа одоо нөгөө хүн амтнд ингээ жоохон ингээ ам зам мөрөх юм ингээ нэг заримдаа болно шүү дээ. Тэгээд хүн болгонтой угаасаа нөгөө хамгийн нандаа хайртай хүмүүстэйгээ харьцдаг шиг хүн харьцахгүй шүү дээ. Дөнгөл одоо чинь нөгөө би ингээд найзхантайгаа ингээ YouTube дээр ингээд
ингээд амьдралын ингээд бичлэгүүдээ ингээд хийгээд тэгээ нэг сарын эцээр нийлүүлээд влог оруулдаг байхгүй. Тэнгүүт л тэнд чинь тэр бичлэг дээр зөвхөн би ингээд их нэртэйгээ байн харьцаж байгаа хүмүүс харж байгаа шүү дээ. Тэгээд яг тэрнгээр намайг ингээд дүгнээд идэг гэх юм. Чист яг зөв юм ярьж байна. Тэгээд чамаас тийм хүсэж идэг. Тийм. Тэгээд дараа чинь ингээд одоо нэг юм сошиал дээр чинь ингээд нөгөө хоёр талд ингээд маргалцсан янз бүр юм эсвэл ингээд ямар нэг үзэл бодлоо илэрхийлэх ч юм уу эсвэл нэг ингээд муухай бичиж ороод ирсэн үнд ингээд өөдөөс нь тохирох хариуг нэг өнгөт л өө төвшөв чинь хотлаа юм байна. Хотлаа шал өөр тэрэн шиг хүн биш байх гэдэг. Тэгээд нэг ингээд заавал тэрнгээр байх гэдэг. Яг би бас нөгөө хувь хүн ингээд цаана нэг ингээд хүн болгонтэй ижлэгээ харьцахгүй тийм гэдгийг жоохон ойлгох байна. Тэр нь жоохон дарамт болдог юм. Чи ямар гоё талаас нь хэлчихвэ те. Би өдийн насалчаад мэдхгүй явчих шүү дээ. Нэрээ. Тийм байна те. Одоо жишээлбэл чи ингээл одоо би жишээлбэл нөхөртөөгөө одоо ингээл харьцаад хэрэг хийдэг бол те. Влог хийдэг бол хараа тэгээд үтгэх үгүй би чадахгүй гэхээр би одоо ажил хийж байхдаа хүмүүстэй тэгж харьцахгүй үстэй те. Үгүй. Үгүй чинзаа хараа гэхгүй үстэй те. Тэгвэл бас хүмүүс үзэгчд ойлгох ёстой юм байна те. Тэгтээ чи муухай харьцах байгаа. Нөгөө яг л юм харьцах ёстой стор. Яасан хөөрхөн юм ярьд. Манай комментэн дээр нэг юм сэтгэгдэл орж ирсэн. Би уншаад үгүй. Одоо манай энэ нэвтрүүлгийн нөө? Энэ нэвтрүүлгийн комментэн дээр. Дандаа л гоё юм байсан да. Дандаа гоё юм Би уг нь уншаал зүрх дараа баярлтын да за. Энэ ундурмаг аятайхан жүжигчин гэж бодож явж үлээ. Америкт киногоо үзүүлэхээр ирэхээр нь хамт зураг авахулсан шал яргуур өөрийгөө нээх их юмд ботсон тэнэг хүүхэн байна лээ шүү дээ. Хүнтэй ч аятайхан мэдлээд гоё харьцаж чадахгүй. Тэрнээс хойш энэ тэнд кино нэвтрүүлэг дээр харахаар л дургу үрээд дотор арзагнаад үзэж чадхаа болсон. Монголдоо л жүжигчин од энэ тэрн юм байгааз Америкт ирж энд 30-аад жил болсон бидний мөнгийг саах гэж л ирж байгаа шүү дээ. Яшиг л байна үзэгчдгүйгээр та нар хинч биш шүү гинэ. Ядарсан явжсэн юм. Тийм л хта. Та ингээд зүгээр тэнд явжсэн. Тэгээ нэг ингээд жоохон ядарсан байж магадгүй. Тэгээ нэг тэр үед нэг хүн юм хэлснийг сонсоог өнгөрсөн байж магадгүй. Танд би бас тэгж л бодсон. Эсвэл яг үнэхээр ядарсан байж хагаад хичнээн ядраад ч юм уу. Эсвэл ингээд шууд зөрөөл явж юмсан. Тийм их юм болсон ч гэж байна. Ер нь бол яг үнийг хэлэхэд би бол байнга ядарсан явждаг. Бүр байнга. Яг тэгвэл ингээд зогсоо зайгүй ажил, амралтын өдөрч ажил те. Ер нь бол нэг тийм завтай цаг айгу багтаахгүй юу? Тэгээ Америкт явж байхад би уг нь өстө толгонд юм да Америкт үзэгчдтэй гадаадд явж. Ер нь бүх үзэгчдтэй толгондог. Толгондох ч яах вэ? Би дандаа нөгөө гоё юм мэдлээд инких чидэг. Яг тэгвэл үнэн л дээ. Үнэхээр хүн үзэхгүй бол хинч биш л дээ. Гэхдээ нөгөө талах хийж байгаа үйлдвэрлэгч нарыг би чиний талахыг авахгүй бол хинч биштэй гэж хэлдэггүй шүү дээ тий. Бид нарыг болохоор нөгөө үнгүүл юм хийгээд байна гэж боддоо юм шиг. Чинь хүмүүсийн цалиа өгнө, цаг хугацаагаа зориулна тий. Нөгөө хүмүүс бидний мөнгийг хуу хамаад гэж уг нь $25 би яг л нөгөө үзэх ёстой юугаар нь л те театр түрээслээл ингээд яадаг. Тэгээ ирээд хамгийн гол нь тэр мөнгөө бид нар чинь нөгөө амтнд зориулдаг ш. Тэгээ тэрнийг хэлэхгүй болохоор хүмүүс мэддгүй л ахaltaа. Нохоо морнд те. Тэгээд одоо ер нь ийм комментүүдийг ингээд хэр ингээд тоож боддог вэ? Них боддгоо. Гэтэ яг болцсон уу? Болцсон. Ер нь тийм завч байхгүй. Гэтэ яг энэ эмхтэйг би гондоцсон л байгаа. Тэгээ яг нэг тэгчи би хэлэхгүй л хүмүүс ингээл нэг зураг авахгүй тэгэл ингэж татаад зураг авахгүйснаа ингэж түлхэл наваг ч бас алдсан шүү дээ. Би тэр болгонд нь аль гэл ингээл тэ. Гэтэ гоё надад зураг авахгүй л гэж байгаа сэтгэл нь гоё. Тэ? Тэр 30 жил амьдарсан эмэгтэй манай киног үзээгээд ирж байгаа сэтгэл нь гоё тэ. Тэгэхээр тэр хүн болохоор би л гомдоцсон л байна л да. Гоё хэлсэн өгнүүд зөндөө байдаг л да. Хамгийн гоё үг гэхээр надад ингэж хэлжсэн ер нь айгүй олон хүмүүс гадаад амьдардаг. Ингээд гоё түүхэн бай, Улаанбаатар хотыг гоё харуулсан тий, Монгол хүмүүсээ гоё харуулсан. Тэгээд энэ Монголынхаа уран бүтээлийг үзэхээр гоё байдаг. Ялангуяа хүүхдүүдтэйгээ цуг үзэх дуртай. Миний хүүхдүүд ингээд монгол киног монгол хэлээр нь ингээд үзнэ гэдэг бас нэг юм монгол хэлээ мартахгүй байх тий. Тэрийг хэрэглэх, тэгээ монголоор бахархах ийм гоё сэтлүүдийг өгдөг гэдэг үгийг би бол зөндөө сонсдог. Тэгэхээр бас би зүгээр л нэг кино үзүүлээд мөнгө авч байгаа биш. Тэгээ монгол уран бүтээлчдийн сэтгүүгээр бүтсэн Монголдо хийсэн уран бүтээлээ л үзүүлж байгаа. Тэгтээ тэнд би театрын түрээс төлж байгаа. Уран бүтээлчдийн цалин хөлс бодогдож байгаа. Миний онгоцны зардал гээл те
Тий за теста уушлаарай тэр эмэгтэй над руу бичээрэй. Миний Instagram руу бичээрэй. Бид одоо 1000 хүн байлаа гэхэд ингээ дунд нь нэг л юм байна. Тий гэтээ яг нэг хүн бичиж байгаа ч гэсэн нөгөө манайхан ч өөрхөн итгэмтгий. Манай бид монголчууд чинь тэгэл нөгөө ундрмаа эргэлзээс өгөн уусчаад энэ мө тэгдэг гэдэг ингээ яг ер нь бол иймэрхүү комментууд юунууд ингээд бид нар тоохгүй ч гэсэн ингээ бүхэл бүтэн компани аваад явж байгаа бүхэл бүтэн том мөрөөдөл рүүгээ зүтгэж байгаа хүмүүст жоохон юм эрсдэл үүсгдэг хамтарч ажиллах бидэнд итгэх те ингээд кино уран бүтээл бид нар ингээ өндөр үнэтэй хийх тусам эргэж биднэрт ашиг нь орж ирдэггүй шүү дээ нөгөө цөөхөн хүн амтаа болохоор тэгэхээр биднэрт дэмжлэг хэрэгтэй тэгэл энэ болгон дээр нөгөө уншсан хүмүүс наа гэдэг ингээ ч юм уу яг хөө жоох юм уран бүтээлд те миний энэ гоё хүсэл мөрөөдөл үнэнч зүтгэж байгаа тууштай явж байгаа энэ цаг хугацаанд жоохон ортой санагдав. Тэр нь л жоох хэмзэлдэг. Түүнээс биш зүгээр шүү дээ хүн муу хөлөөлөд явах. Ийм хүү яриад тийч амар хортой юм бэл. Надад одоо жишээ нь сүлд одоо жишээ нь яг саяны шиг ийм хүү коммент. Тэгтээ яг үнэхээр тийм болоогүй худлаа юм бичсэн. Тэнгүүл тэрийг ингээд уншсан хүмүүсийн дараа нь тийм үү гэх ингээд дэлгэрүүл зохиол бичсээр байгаа сүлдээ хяналтаас хараад тэг ингээд манай ихнэр битүүр ингээд стори тайлбарыг гээд явж ирсэн. Тийм үү хизээ юу болсон бэ гэхээр манай нэг багын хоёр найздаг байхгүй. Тэгээд одоо болохоор ингээд дуучин болцсон. Хүмүүс маш сайн мэддэг болцсон. Тийм алдартай хоёр дуучин юм. За. Тэгээд бүр ингээд 10 жилийн өмнө танилцаад өөрсдөө ингээд хүүхэд тахта бараг танилцсан. Нөгөө би ч юм дуулах дуртай байна шүү дээ. Ер нь бол. Тэгээ хамт караоке марко орно. Тэгээ ингээд хүн амтантай хамт танилцсан. Тэгээ ингээд найзуудтай танилцаал ингээд гарч орол явдсан шүү дээ залуу. Тэгж яхад л ингээд зүгээр энийг хүн ингээд харсан юм шиг. Тэнгүүтэл тэр үнийг өнцгөр болохоор би нөгөө ингээд YouTube дээр хосын төрлийн контент хийдэг тийм одоо нөхөр залуу байгаа шүү дээ. Нөгөө нь харангуйтлаа юм жоохон хоёрхан байгаа байхгүй. Тэнгүүтэл харснаа хамт караоке тавьчих. Ингээ бодсон юм шиг байна. Тэгснэ нөгөө төвчөөж ингэсэн эхнэрээ ингээ хуурсан. Тэгээд тэр үдээтэй тоог байхгүй би. Тэгээд тэр нь баг буруу байсан юм шиг үлээ. Ингээ тоог ингээ орхисон угаасаа ингээ хүмүүс угаасаа мэдэхгүй шүү дээ. Тэгээд тайлбарлах албагүй шаардлагагүй гэдгсэн чинь тэр ярeen ингээ нөгөө хов чивэр ингээ явсараад сүүлдээ ингээ шал өөр хүмүүс болцсон. Манай ихний ажлын газрын хүмүүс болцсон. Хүн нэгээ солигдоод ингээ бүр ингээ дэлгэрүүлээд ингээ амар тийм юм болоод танай хүн бол ойлгосон тий. Тэгээ ер нь бол ингээ ойлгосон. Гэхдээ ингээ сүүл жишээ нь яг ингээ тиймэрхүү яриа болсныг яг ингээ дотроо ингээ нууж ингээ явж хагаад ингээ надлуу ингээ бичихгүй би нөгөө тоохгүй болохоор дөнгөж ингээ манай их нөлөөч хийсэн байхгүй. Та нөхөр чи ингэсэн гэд. Тэнгүүд чи ингээ 1-2 жил ингээ нэг хоёр л хүн байгаа юм л та ингээ хуурамч аккаунт нэгэд спамдад идэг ингээ. Одоо нөгөө гадаадаар blackmail гэдэг үлээ. Тэгээд тэр хүн чи ингээ босныг дотор юм бодоод имзэглэж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө худлаа ямиг яг дотор үнэн болдог гэдэг шиг нэг тиймэрхүү юм болоод яг нөлөөлдөг юм лээ. Тийм болохоор одоо би яг ийм болох юм бол шууд зүгээр. Үгүй тийм байхгүй гэдэг. Тэгж боддог болсон. Хортой байна тий. Тийм. Тэгээ битүүрийн харилцаанд бол нөлөөлөөгүй л дээ. Гэхдээ муухай шүү дээ ер нь л. Би бүр чамайг сая наадгаж ярих гэж хаад миний нулимс гоож гээд байгаа байхгүй. Би өөрийнхөө юмыг бодоод. Яа. Би бүр ярьдаггүй, огт ярьж байгаагүй юм ярьчгүй тэгвэл. Тэгж. Тэгээ нэг тийм ярьж байгаа юм чинь тий. Хортой гэдэг үнэн л дээ. Манусны яг ингээл нөгөө ажилдаа дарагдаад л тий. Тэгээд тоодгүй. Гэтэ яг намайг 10 жил тахад намайг би тэгтээ одоо бодохоор би гомддог байхгүй. Аав жир намайг ерөөсөн ингээд нөгөө одоо манай ээж жишээлбэл би ингээд нэг 6 цагт би арын байшныхаа найз охиноо орно шүү дээ тий. Байшин дэдэг. Тэгэхэд ээж бүр ингээд намайг хүргэж өгдөг. Тий. Тэгээ ер нь юм хараа хяналтандаа байлгадаг хүн байсан байхгүй манай аав жирч хоёлаа тийм. Тэгсэн чинь нэг өдөр 9-р анги гэдэм үү. Яг манай гоолтой нэг тийм атман залуу намайг ингээд нөгөө кино үзэж байгааг харчаад ингээд үерхөө мөрхийгээд ингээд явдаг гэсэн байхгүй. Тэгээ би ерөөсөө үерхэж үзээчгүй би ер нь юм ярьж үзээгүй байхгүй цугтаачдаг. Тэгсэн чинь нэг өдөр манай утсаар нэг эмэгтэй чи юм уу апорт хийлгээ үздэй гэдэг. Тэгэхгүй юу? Юу апорт. Тэгээ би тэрийг апорт гэж сонсчихгүй юу? Юу үстэй? Тий, аборт ахгүй, үр хөвгөл ахгүй. Тэгээ би апорт гэж юм болоо гэдэг хөөрхөн гин. Тэгчээ би нөгөө мөхтэйгээд одоо л тэр хөөрхөн миний ингээд бас хамаг юм ярьдаг нөгөө хотлын байшингийн охин байхгүй юу? Тэрнлэгөө гүйж харуулсан та хөөш апорт хийлгсэн биз дээ гэдэг нэг эмэгтэй утас тасалчихлаа гэд.
Тэгсэн чинь үгүй шүү дээ хамтраа наадах чи аборт гэж байгаа байхгүй юу гэд. Тэгээ битээр яриад уйлаад чамайг жирэмсэн болчоод хүүхдээ авахгүйцэн гэж хэлж шít наадах чинь гэд. Тэгэл би тэр үедээ ингэж тэгэл хүүхдийн чинь ингээ мартаал өнгөрсөн чинь тэр яриа бол ингээ тэр хүүхдүүдийн дунд битүү тархсан. Би бүр ингээд жарлангийн өрөөрөө манад нэг хүн ирчээчүүл яла би нэг ингээ аяг тавыг нь хураах гай явжсэн аа. Нэг мэдсэн чинь би жарлангийн өрөөнд ороод ингээ бариад зогсчихсан ш. Юм бодоол. Тийм. Тэгэл яг хоо тэгэл юу санагтаад байсан чинь уржигдэр билүү. Бас яг манай нэвтрүүлгийн рилэн дээр би нэг 10 дахь анги тахт үнсэлцэл жирэмсэн болчихдаг гэж ярьсан ярианы доор манай гоолтайн залуу миний үеийн хүн заяа. Битгий хотлоо шаагаад чи жирэмсэн болж исэн биз дээ. Тэгэл би сая хэд хоног би бүр ингээ гомдоод. Гэхдээ яг манай алтанхаа ингээ тэр үеийнхэн маань зарим нэг хүмүүст ярьдсан билээ. Надад бас хүмүүс хэлжсэн. Одоо ингээд ажил хэрэг холбоотой ганц нэг хүмүүс чаав нэрээ тэгж ярьдсан билээ шүү дээ. Ийм яриа яваад байна гэдэг. Амар аваад. Тийм. Энэ бол зүгээр миний амьдралд те үнэхээр ингээд бүр ингээд тэр хөөрхөн охиныг тийм муухай болгож ярьдаг тэрэнд итгэдэг. Тэгсэн мэтлээс одоо болтол 40 жилийн дараа хүмүүст яриад явж сошиал дээр бичиж явж гин гэдэг бол мэдгүй амар харамсал. Сая би зүгээр чамайг ярьсан чи би ярмаар санагдчихлаа. Би ингэж ярьж үзээгүй. Сайн юм. Гэтэ тэгээс хантай юм шиг бид төрч. Шойл айдлах юм байдаг шээ. Айж ийм хөө дахиад нөгөө одоо жишээ нь 50 хүрсэн байхад байх үү. Тэ тэр үед би хинт хэлэх юм те. Манай аав ч бол мдэггүй одоо ээж бол энэ юу үзээд хүш миний охиныг ингэжсэн мөгөө ээж одоо л мэднэ. Манай алтайхан бол мэдж байгаа. Нэрээ ингэж ярьдаг гэсэн шүү дээ. Бас нэг бүжгэлдэг нэг гоё ихч байдаг гэсэн. Үнэхээр гоё ихч манай дээдлийн анги. Тэр охиныг тэр ихчийг бас тэгж ярьдаг. Тэр бүр гоё бүжгэлдэг. Надаас гоё бүжгэлдэг. Надаас гоё бийтэй. Надаас хөргөн би бүр шүтдэг. Тэр эмэгтэйг бас тэгж ярьжсэн. Тэгээд одоо батгад ингэж хүн хөөрхөн байж болохгүй. Тэгээ одоо би нэг хөөрхөн биш юм байна. Тэ октод хөөрхөн байж болохгүй. Октод сэргэлэн байж болохгүй юм уу? Октод ухаантай байж болохгүй юм уу те? Октод өөрийнхөөрөө байж болохгүй юм уу гэдэг баг. Тэгтээ бас миний тухай зөндөө худлаа зөндөө явтан. Тэгтээ тэр болгон дээр ингээ хариу өгөөд байх айгуу төвхтэй. Тэгээ анхаарал зохицуулах ихээр ингээд юугаад угаасаа ингээд тэр болгон дээр байна гэж байхгүй. Тэгээд хайчгаар ингээд хинэлтгүй ингээд дураараа ингээд өө зохиож яриа хүн болгоно хүснэ дураараа яриад. Тийм тэгэл тэгч ч юм ингэсэн тэгч ингэсэн гэд мэдгүй. Тийм ярианууд бол үнэхээр ажилд садаа. Тийм амар ядартай байл. Тийм. Би бас хөөсөлч нэлээ явсан. 2 3 ч хүмүүс. Ивэ чи тэгээд ихтэй хүн гэхдээ чиний ингээ ярьж байгаа чараад нүдний чарцыг хараад чи бүр бас гомдсон байгаа байхгүй тий. Тэгээд гайгүй гэхдээ яг нэг яриа гарсан 1 2 мөнө болоод юу байц. Нөгөө тогтуулцаа. Тогтуулсан жоохтой юу шийдсэн яасан. Одоо яг би нөгөө өөрөө ийм зовлонгийн тулсан учраас те би өнөөдөр бусдын тухай надад хүн ярихад би тэрнийг зогсоодог. Яг тийм болт юм билээ. Бүр яг тийм болт. Битгий яар гэж би хэлдэг байхгүй бас тэр хүн чинь бас нэг юм яриад хүмүүс муулчихмаар байгаа шээ. Тэрний би битгий яар гэвэл айгу тэр хүндээ чи юу байхгүй те. Тэгэхээр нь би өөр яриаар оруулцдаг байхгүй. Хүч нэр нөгөө нэг тэр чин тэгсэн гэлүүгээ те. Зарим ч бас тууштай шүү. Бүр тэг тусан. Яг тийм болт. Өмнө ерөөсөө нэг хэсэгтээ тоож модгүй. Энэ хүмүүс ингээл хом ярьж. Одоо болгонгол ингээд яг ингээд. Яг тэгж үгүй баха. Одоо ингээд өөр нэг танил өөр нэг юм хэлсэн л тэд тэгсэн үгдээд яг мэдх юм уу гэдэг. Тэ тань шиг ингээ эвтэйхэн яриа тийг сурааг байгаа. Шууд ингээд би ийм хом ингээ. Тийм учраас би хүнтэй нийлж хов ярьдгүй юм байлээ. Тэг хүн яг амсч иж л мэднэ л дээ. Тэгэхээр одоо ахч нэг энэ дээр бол би нэг амар яахгүй би бол ингээ гаргачихлаа. Айгуу. Арай дээр болсон. Надад сайн арай дээр гайгүй болчихлоо. Одоо өөр юм яриа. Одоо нэг хөнгөн сэдвэр орч. За тэгээ. Йоо. Эмэгтэйчүүд бидний бие ухаалаг, нарийн бүтцтэй байдаг. Түүнийг ойлгож, хүндэтгсэн арчилгаа шаардлагатай. Эмэгтэйчүүд бидний бүхий л цаг үеийн мөчид хэрэгтэй cum laude lab. Ерөнхий ивент тэтгэгч Green Gate International. Хажууд хүмүүс чинь хоёрын амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ гэж байгаа. Юсүү хэрхэн нөлөөлсөн бэ? Бааж яах хэрхэн нөлөөлсөн? Хажууд хүмүүс үү? Би тэгэхээр төвшөөг бодлоо шүү дээ. Манай single ladies дөрөв дээр манай storyboard-ыг зурж амжилттай явахад нөлөөлсөн гэж хэлэх чинь. Амар хөрхөв дээр хамтарч ажиллаж байсан. Тийм нэрээ. Дөнгөж чоторж ажлын гараагаа эхлээд
Тийм одоо кино мөрөнд ажилласан туршлага байхгүй шүү дээ. Тэгэхэд л тэгээд юу фильмдээ ажилласан да. Тэгээ амгаа найруулагч бол чамд аюу хаппи байсан шүү. Тийм. Тэ амгаа өөрөө найруулагч маань өөрөө юмнууд аюу гоё ойлгомжтой хэлж байгаа. Тийм айгуу гоё. Миний зүгээр ер нь яг тэр үеийг бодохоор хийсэн ажил биш ингээд нөгөө тэр үе танилцсан хүмүүсгээд ерөнхийд нь ингээд би юм дээр ажилласан та гэдэг. Тэгээ дараа нөгөө кино нэгтгэжсэнтэй ингээд оролцоход нэг юм гоё нэг юм том юмны хэсэг байхаар ингэж санагдсан гэдэг анх авч ирсэн ш тэнчнээс. Сайхан байсан. За тэгвэл зэсэж хамт яаж нөлөөлсөн? Эсвэл юу? Эсвэл манай эсвэл тэ хүний дээд. Яа окей. Би ч нөгөө яг ингээд ганцаараа ажиллаж яваад ингээд айлаасаа гараад тэгээд ер нь яг нөгөө хайр дурлалын тал дээр ингээд гацсан байсан байхгүй. За. Тэгээд би нөгөө одоо хамт явах хүний нөгөө ингээд хажууд хамт явдаг байхыг хүсдэг. Тэнгүүт л ингээд нөгөө өөр хүнтэй ирэхээр тийм мэдрэмж өгдөг гэх юм уу. Ихэнхдээ нөгөө би ингээд альфа нэгдэн штэ. Тэнгүүт би ингээд дотор юм ер нь бол тийм хүчтэй эмхтэй юм хүсдэг байсан. Тэгээ эсвэл яг ингээд маш зөөлхөн гэхдээ яг дотор нь ингээд юм хүчтэй хүчрэг эмхтэй араад нь ууч идэг тийм үү. Тэгээд тийм хүнтэй байхаар ингээд цаанаасаа ажиллаж гоё бүтээд сэтгэл санаач гоё болоод тэгээ ер нь ингээд хайтахан болчтой юм лээ. Тэгээд одоо чинь бид төр амьдрал 5 жил болсон. Тэгээд энэ 5 жил чинь ингээд амьдралаа босгох гээд ингээд тэгэл нөгөө байр машин шиг яг нөгөө залуу хүмүүс гэдэг шүү дээ. Тэгэл бүхэл юм яг гоё бүтээд байгаа юм шиг санагдав. Манай гэрийнхэн ч гэсэн ингээд чиний одоо сайн явж байгаа чинь манай эсвүүгийн Гэрийнхэн дүгнцэнтэй. Яг хараа. Миний талд ирсэн авахгүй шүү дээ. Тэгээд 5 жил чи муудалцуулдаг тэр хүн байна. Хизээч миний талд авахгүй. Тийм байна. Тэгээд тийм хүний хажуудах хүн одоо хүнийг бүтээдэг байхгүй. Тийм байл. Одоо миний 23 хүртэлх амьдралыг аавч яар маань бүтээсэн тий. Тэгэл гоё багш нар гоё зөндөө олон тайрсан. Би үнэхээр азтаахгүй юу. 10 жилийн бага ангийн багш маань үнэхээр гоё. Тий надад үнэхээр их нөлөөлсөн. Дунд ангийн багш нар маань гоё. Ахлах ангийн багш маань гоё тий. Тэгэл аав ээж цэцэрлэгийн багш, найз нөхөд, классрум багш гэдэг дандаа гоё хүмүүсийн дунд явж хагаад тэгээ би чинь шууд нөхөртөр очсон байхгүй юу. Явж байгаа л нөхөртөр очсон. Хамгийн гол нь ер нь бол намайг бүтээсэн гэх юм бол намайг бол шуудхан хэлэхэд бажиж намайг эрхийн балаа болгосон шүү. Тийм үнэхээр эрхийн балаа болгосон заяа. Заримдаа би боддоо шин хүмүүс хөндлөнгөөс нь хараад миний дургу хүмүүс наад тургунд хүрдэг байх таа гэж те. Мэдрэл удаа гэж бодсон. Тийм мэдрэл удаа гэж бод. Бүр нэг удаа эмнэлэг дээр очиод би ингээд хайрхан толгой өвдөд эргээд ингээд байна гэсэн чинь шууд ингээд харцсан ингээд амар болоо заяа. Ноо ингээд эмнэлэг дээр очиж хараа гэл. Тэгэл эмнэлэг машинд суусан чи би бүр тэрэнд нь харцнаас нь ингээ өөрийгөө аваад бүр амар болцсон гэж ингэсэн. Яна гэлээс та булгаж болохол. Тэгэл юун дээр наачил үзүүлдэг байхгүй. Тэгэл үзэл даралт маралт үзэл бүх юм үзэл ингэснэ совлогч байсан гэсэн чинь зүгээр байна гэдэггүй гэсэн чинь юу нэ гэсэн чинь зүгээр байна гайвар уурсан. Тэр би гарч ирээд зүгээр болсон ингэсэн маа нөхөр хүүх юм. Тэгээд нөгөө юм болгон дээр наа ингээд нөгөө жоохон ярвахт илүү ихээр ингэж тэрвэрдэг те. Тэгэл нэг жоохон инээхэд бас илүү ихээр тэрвэрдэг ингээд зөв шууд хэлэхэд гоё юм итгэмтгий хүнд гоё итгэдэг тийм л хүн болгож бүтээсэн гэж боддөө. Яг үг нөгөө аав ээж чинь мэдээж охиноо дандаа ингээл гоё байлган те. Тэгэл би тэрэнд ингээл угаасаа л хүмүүс ийм байх хэрэгтэй гэж бодсон хүнд ийм итгэмтгий байжсэн. Тэгэл нөхөртөөгөө байнгут ерөөсөн ингээд нөгөө ингээл ингэчих үе тэгчих үе одоо уучих үе тэгээ яачих үе маачих үе гэд над ер санаа зовхон байхгүй те. Тэгэнгүүт би өөрөө айгу ингээд бүх хүнд яг итгэдэг болсон. Ингээд эргэн тойрныхан гоё юм хүмүүс болохоор ер нь бол намайг айгу улмал гоё баримл болгоод байгаа. Гэх юм уу? Даймаа ихрэлдэг бах те. Тийм шүү. Эмхтэй гэхдээ уусаа тэгдэг байл шүү дээ. Ямар ч тийм амар хатуу ширүү эмхтэй байсан яг ингээд нөгөө төрсөн зүг үнтэйг харах юм шууд ингээд битээр нэг хоордоо тэгж чадахгүй шүү. Ингээд нэлтаасаа гойлгоч болно гэдэг. Тэгээд яг хоёулаа ингээд хоёр талд эсвэл бас ингээд өөрөө тусдаа ингээд компанид ажиллая гэж явдаг ч одоо захирал хүнжтэй ингээд яг ажил дээр л амарсан. Би игээс гадар явж та орой ингээд за нэлтаасаа гойлгоч болцоо гэх. Тэгээд тийм юм өнөөдөр янз бүр бишмэрт оруулахгүй л дээ. Тэгтээ ингээд том болцоо үсгэхээс арай л тийм шиг заримдаа нэг харснаа ингээд чамаас олж байгаа гэдэг. Эсвэл аваад тэгдэг шүү. Ингээд заримдаа гинт ингээд нэг юм ингээд одоо эрхэлж мэрхлээд юм жоохон мангар царай мараа гаргаад нэг дуу аваа гаргаад тэгжсэн
гинт ихснэ. Чамаас чи намайг энэ хэлцээс ойлгох чи болгочлаа. Ясгүй наадах чинь би сурлаа шүү. Би авлаа шүү. Чи наваг юм болгоо үсттэй. Хөрхий. Тэр чи яг ингээ хажуудах хүмүүс нь өөрсдийг нь бүтээц айгүй азтай хүмүүс байгаа юм биш үү? Яг хажуудах хүнээ одоо олох гэж яваа дүү нартаа зориулаад залуучуудаа зориулаад тэг зөвлөгөө өгвөл яг ямар хүн ингээд юм яг энэ хүн зөв шүү гэдэг тэрийг өгдөө. Би бол шууд анхны харцаар дурлаад тэгэл ингээ өнгөж явсаар агаал тэгэл би өөрөө өдөөд суудсан штэ. Би чамд амир би чамд хамгийн ярих юм байна. Яана нөө цуг ажиллаж исэн болохоор би баж ахт чинь гэсэн штэ. Яна энийг хүмүүст гэтээ сонсог яа дээ. Дооглоо. Би хайр хэлж байна. Дооглохгүй. Би үнэхээр ингээл хаалгаар орж ирэхтэн дурлаа л заяа. Тэгэл ерөөсөө ингээл таалагдах гал ингээл стан маялаад маа гэж мэгж яваал. Өөрөө ирэхгүй хүн чинь ингэж би энэ таалагдана гэж ингэдэг юм бэл ч тээ. Харахаар л амар эмхтэлэг болж мөлөө суудлан бодлоо ингээл өөрсдөө асуулт үг мөг амар чи юу гэсэн гинэ тийм юм мөг үнэхээр эмхтэй хүн таалагдсан хүний хайжууд өөрөө ирэхгүй тийм болд юм бэлээ. Тэ тийм юм уу гэл тэгэл ажлынхантайгаа харцгаар хөөе гомбо тэр яасан юм аас гэж бажи чи яасан. Битээр яг би ингээд цоочдоор олонгуулаа шууд яг ингээд анхны харцаар ингээд шууд дурлаад биш таалагдаад маш их шохорхоод тэгээд чат өчөөд 7 хоногийн дараа бас яг хоёр талаас мөнгө нийлүүлээд түрээсээ барьд орчихсон. Тэгээд тайрыг би чатаар танилцсан гэж сонсчихсан. Тийм. Тайрын юунаас чинь тэ контентнаас чинь лөө. Гэтэ 7 хоноод орсон гэж би яагаад сонсоогүй. битээ нэг л бичсэн дээр хэлжсэн. Гэтэ маш болгоомжтой энэ бол хүүхдүүд ингээд 7 хоног чатлаад хамт амьдрах нь хэвинг ойлгочих магадгүй гэдэг. Яг үнэ. Тэгээд өсөөчийн тэр үед ингээд алижийн том ингээд мичэр болсон. Би болохоор ингээд 10 жилдээ ингээд хүмүүсээ үерхэд, оюутан байхдаа үерхэд тэнгүүт нөгөө юу асаахгүй ингээд ер нь ингээд эмхтэн үнэ мэддэг болсон. Би ямар хүн тохирох уу, надад ямар хүн тохирох уу? Эсвэл би яг ямар ингээд хүнтэй байвал аз жаргалтай байх уу гэдгийг ингээд ерөөдөө ингээд ойлгодог болсон. Тэгээд 2 жил ингээд бүр ингээд гацсан. Тэгээд надад тохирох хүн байхгүй байна дөө. Нөгөө миний алдаа нөгөө хүнтэй танилцахаар амар их тийг сонждаг гэсэн нөө. Надад тохирох хүн юм уу гэл ингээд амар их юм логкор боддог юм. Чи ч тэгвэл за энэ хүн ингэдэй байна, би ингэдэй байна, энэ хүн ингэдэй байна, энэ хүн ийм ажилтай байна эсвэл ийм орд юм байна ч юм уу те ингэж ханддаг юм байна гэд яг нөгөө эрүүл хоноор логкор боддог. Ерөөсөө болохоор юу ч бодоагүй те. Чи дурлцсан байхгүй. Тэ хөрх юм аа. Гой хөөрх ярих юм аа. Үйл болгоно гоё харагдаж штэ дурлцсан. Тэгээ юу ч бодоагүй. Тэгээ одоо миний тэнэг минийг юм хийж байгаа юмнууд маань нөхөртөл аюу гоё харагдаж штэ. Хөөрх юм аа л гэдэг шнаа. Сая яг эсэ шиг яриад их эсэ уурлаад шнаа тэгэхээр. Тийм үү. Чи намайг яг эрүүл ухаанаар харах хэрэгтэй. Ингээд юу болоод тахгүй. Ингээд надаас миний ингээ үс яаж чинь, миний хувц яаж чинь гэдэг өнгөл угаасаа л ингээ харахаар хөөрхөн л харагдаж штэ. Хөөрхөн бэр өнгөл чи ингээд юу ч басаа хөөрхөн гэдэг юм. Яг ингээд энгийн үнийн нүдээр харах. Тэгээ би чамд яа ийм нүдээр харж чи яаж энгийн үнийн нүдээр харах. Тэгсэн ингээ уурлаад байхгүй. Ингээ яг ингээ чихнээсээ ямар ингээ хэлгээд ах чинь хөөрхөн бэр гэдэг. Хөөрхөн харагдаад байгаа юм шиг. Хөөрхөн харагдаад байгаа нэг яах юм гэдэг. Би нөгөө тэрийг бас ярьж л миний шанаа аим өргөм сөргөн гэл бас коммент дээр чинь бас бичдэг шүү дээ хүмүүс чинь. Ямар нүртэй шиг нөө. Тэгээ би тэр минийгаа өөрөө мэддэг юм чи угаасаа энэ юм гэсэн чи маань хөр наа ингэ цохоод тахгүй. Үгүй яа гэдэг чи битгий миний их нэрийг муулаад иччихсэн. Наач гоё юу вэ? Тийм. Аюу гоё юу гардیں۔ Гэтэ яг би нөгөө одоо түрүү ингэ хэлсэн шүү дээ те. Битээр 6 сар хамт ажилласан байхгүй юу? Тэгтээ манай хүн болохоор ануунд ажиллаж байхдаа өдөр тутмын байгаа байдал ажлын харьцаанд бид нар чинь шууд харьцдаг байсан шүү дээ тий би чинь бараага зарна манай нөхөр чинь тэрнийг ингээл нөгөө бүртгэж авна маавна гээл тий тэгэхэд чинь надад таалагдаад улмал таалагдаад байсан байхгүй тэгэхээр тэр хүний бие авч явж байгаа байдал тий ажлынхантайгаа харьцаж байгаа ажлаа хийж байгаа ингээ бүх юм таалагдаад тэгэхээр хүн ингээл мэдэгддэг тий таяр бол чи мэдээж тэр бичиж байгаа үг тийм биз дээ тэр 7 хоногийн хугацаанд бас тэгэхээр яг хүмүүс зөвлөгөө өгөх гэж яг зөвлөгөө харин тийм ээ нэг сонир мэдгүй хүн хүний хөөдөө сонир тийм юм биш үү гэж хоёр яг ингээд яг тэр үед бол тархиараа шийдвэр гаргаагүй юм байна шүү дээ. Зүрхээр ер нь би зүрхээр айгүйх шийдвэр гаргадаг шүү. За одоо
челленжийнхаа хэсэг рүү орноо. Бас айгүй сонирхолтой челленж байгаа. За. За. За тойр урд юу байгааг харж байна уу? Харж байна энэ пивийг уралдаж авах юм уу? Yes. Надад Насан 9 чиг харуулцгаая. Тойр урд байгаа бүтээгдэхүүнүүдээрээ бие биендээ зориулж юм амтыг өгнө. Одоо тойр ямар амтыг төвшөөд ундраач бэлгэлмээр байна. Төвшөө ундраагчид ямар амт гаргаж өгмөр байна. Тэгээд гэхдээ хамгийн гол нь биеийг ашиглана. Урд байгаа бүтээгдэхүүнүүдийг ашиглана. За. окей. Нэг пивээр хийх юм байна тийм үү? Тийм. За чи надад онгойлгоо би наад нэрний ч учрыг чамд гоё тайлбарлаж өгье. Пивний нэрний учрыг. Cheers. Лагер бэрхний. Cheers гэж байгаа. Тийм бас гэдэг нөө. Cheers. Тэгээд cheers нэртэй. Cheers. Зөөлөн амттай. Манайхаа энэ маш зөөлөн амттай. Глютен байхгүй. Энэ юу байсан бэ шүү дээ. Ямар үр өшөөсөн тэр нь хэдэн хувьтай нь харагдчихсан. Энэ ирчүүд дандаа тийм юм хардаг байхгүй юу? Наа тийм байна. Нөө нэг ингэж нөө глютенгүй болохоор ч юм уу энэ пивийг уухаар нэг юм гидс мэдс зэрдих мэдрэмж төрөхгүй. Тэгээ тааламжтай зөөлөн мэдрэмжээг өгнө. Энэ шүлс гожод тах ингэж. Одоо за нэрийг бүгдээрээ манайхаа сонсцгоё. Тэр шүү. Cheers гэх хамгийн сүүлийнх нь энэ хийж байгаа з гэдэг. Тулхтаа нөгөө чир гэдэг шүү дээ. Тий. Чир гэж онгоолгол зэ. Тийм байна тий. Коктейл өөстэй. Тэссэнгөө. Үүсрүүлсэн байна. Яг энэ үед нь л уух хэрэгтэй. Тэгээ одоо ингэж жоохон чимэглэл хөөс биертэй юм чи. Ямар амар да. За. Тэгээд лимон болохоор хэрэг дөөр ажиг. Хүн дуурахаар ингэдэм байна манайхаа. Яг энийг ингэж ийгэн. Энэ миний лайм ингэж мөсөн дээр тохирох. Чи бүр ямар хөөх ухаантай юм бэ? За болцоо. Миний хөл. Нартмаа шиг. Тийм байна айгуу гоё юм. Оо хөсрөхгүй. Бас. За. Миний энэ дотлох юм. За. 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 Яа. Ир хүний суурьтай. Ир хүний суурьтай залуу шүү гэдэг. За. Би бол таны юм айгуу царилэг уустай. Тийм байна. Тийм. Гоё хөөх ихчүү гэдэг. Оо би тэр яг би эндээ зориулж хэлсэн. Чи ир хүний суурьтай залуу шүү. Ир хүн шиг залуу шүү гэдэг. Энэ болохоор үнэхээр эмгтээлэг шүү хичээ. Таны өөр хаар амар тийм галз өгөх тийм ирч хүчтэй мэдрэмжтэй дээ шүү дээ. Тэгээд тэрийг ингээд ингээ мэддэг. бэлэгдээд дээдээ энэ болохоор энэ нарны ингээд гоё. Час хийсэн хүүхэншүүл гэсэн үг юм байна. Тийм байна юм. Өөрөөхөө за ингээд час хийсэн хүүхэн шүү гэдэг коктейл. За эхлээд гүнтгийгээс намстай гоё байна. Тийм үү. Дараагийнхаас намсаа. Амт нь өөр болоод ирж байна. Тийм ээ. Энэ яг юу гэж байна? Доороо нэрсний амт намтагтаад. Тийм байна. Тэгснэ пив намтагтаад. Тийм ээ. Хайлсан чинь үнэхээр гоё зөөлөн байна. Өстой гоё хүйтэн. Над чамд 100 цагийн час хийсэн бүсгүй шүү гэдэг. Би авсавчлаа. Өөрөө хийсэн болохоор Нэг гоё зөөлөн байна манайхаа. Чи баг ийм үлдүр нэмэр юм шүү. өнөр гэж үрсэн. Тийм бооз дээ. Энэ аяа сонирхсан. Тийм бооз. За амсаа. Хотлаа. Хүүе энэ тэгтээ бас аюу гоё амттай штэ. Амт юм бэ. Тийм.
Ингэж ууж ямар юм бэ? Найрлагчаа. Тийм би биртэй хөтөлөд нэг өмнө хийдэд ууж исэн. Гэтэ ууж эхлэхдээ дандаа согцсон байдаг. Тийм үү? Тийм нэг янз бүрийн коктейл холж ингээд аваад уудсан шүү дээ. Яг одоо ингээд зүгээр хахта уун гутал нөгөө бирний хамт чи айгу гоё дайжгүй зөхөдөд байна. Манайхан бүгд доршиж Миний буруу байсан байна. За. Монголд хүүхдүүдэд зориулсан уран бүтээлүүд өшөө олон болохын төлөө. Хүүхдүүд зариулсан гэсэн алахгүй байгаа гэдэг. Бид нар чи санаа зовж хийж байгаа шүү дээ. Гоё. Тийм сонирхолтой. Нөгөө нэг хайбол шиг тий. Гэхдээ хайболоос илүү гоё юм бүр гоё зөөлөн тийм гашуун хамт байхгүй. Үнэхээр гоё юм. Пим байна өөрөө зөөлөн. Гэхдээ ингэж бол бас гоё юм биш манайхаа. Энэ пип бол өстой 100 гадаа терраснд орой ажиллаад тарж ирээд хөрөгчнөөс аваад нохоо муураа аваад муураа тэрээд хоёр нохоогоо дагуулад террас руугаа ороод мороо хаяхгүй байгаа. хаяхгүй шүү. За 1 2 3-аад Cheers. Яа гой тоосоо. Аюу гой тоолоо. Яа хоёрт коктейл нь таалагдсан уу? Гоё юм байна. Өчнөдийн харалтаа таалагдлаа. Юу цогцсон шиг. Аха. Дараагийн асуулт руугаа шууд орчидөө. За бүх зүйл бууж өгмөр байсан үе байсан уу? Түүнийгээ яаж даван тулж байсан бэ? Тэгээд миний яг амар унжис үе ерөөсөө юу юм бэ? Анахт ороод оюутан болоод удаагүй байхдаа амар хүн дээр өвдөд. Тэгээд эмчлийн хугацаанд аягүй урт. Тэгээд 2 жил эмчилгээ хийгээд давхар 8-9 сар тариа хэлэгдэг. Тэгээд гаж нөлөө өгтэй. Тэгээд нэг өдөртөө нэг 2-3 цаг л яг нэг энгийн ухаантай яг нэг энгийн юм шиг юм бод сэтгэх чадвартай баг байгааддаг сохгой. Бос үед нь ингээд дандаа нэг нэг зомби шиг юм. Тийм. Тэгээд царай зүсмүс ингээд тураад хавхаар царайтай болж молоод тэгээ нэг дараа нь сагалгаа магалгаа хийлгээд яг хамгийн хэцүү байсан үе нь тэр яг нэг өвдчөөд нэг жилийн дараах үе байсан. Сэтгэл зүгээрч унтсан, бие махарч бүр ядарсан. Тэгээд ер нь бол ухмээр байсан юм. Ер нь л ухч гээдсэн да ер нь. Тийм. Тэгээд ер нь тийм амар боддог учраас юм лээ. Хүн ингээ удаан ингээ удаа хугацаа чинь тийм бүтэн жил тэгээ би ингээ нөгөө эмнээсээ амар юм айдаг болсон. Удаа нөгөө байнга 20 дэм ингээ уугаад хахаар нэг тур ингээ заавал уух хэрэгтэй. Тэнгүүтэл ингээ эмээ хахаар ингээ шууд гар мар салтаад ингээ бөөл зүрээр яг ингээ өөрөө эмээ шууд ууцсан нөлөөлөд байгаа юм шиг мэдрэмж төрдөг болсон. Тэгээ эхэндээ ингээ дэмжлэгийн хүнд ажиг явж байгаа. Сүүлдээ би дийлхээ байгаад нөгөө ингээ эмээ ууж чадах байлаа. Тэгээ тэр юм уухгүй бол угаасаа үх гэдэг байгаа байхгүй. Тэгээ бүр надаа яагаад ийм тохиолдсон юм болоо гэж өдөр болгон ингээл асуугаал бодоол. Ер нь яг ингээд дурсахаар айгу хэцүү юм байна. Тэгтээ яг тэгж бодоод явж хахад нөгөө юу байсан. Нэгт нөгөө миний үзчихсэн аним амар нөлөөсөн. Одоо One Piece гэдэг аним дээр бусад аним дээр ингээл дөрөв нь ялагдал аим хүчтэй ялаа яваад шүү дээ. Тэр аним дээр болохоор ингээд нэг багийн манай эдийн одоо гол дөрүүд маань яг нэг арал дээр очиод үнэхээр хүчтэй дайсандаа тулраад ялагддаг байхгүй. Тэгэнгүүт л Ахмад нь хэдүүлээ ингээд 2 өдрийн дараа энэ ч уулзъя гэснээр болонгуутлаа хэдүүлээ 2 жилийн дараа уулзъя гэдэг байхгүй. One Piece гэдэг энэ дээр 2 жилийн дараа эргээд уулзъя. Тэр оронд хүчтэй болёо гэдэг ерөнхийдөө тийм утгатаагаар эргээд уулзсан. Тэгээ яг намайг өвдсөн байх үед яг тэр арк ингээд гарч таарад тэгээ миний эмчлийн хугацаа 2 жил. Тэгээд ер нь ингээд тэрнээс мотивац авсан. Хоёрт болохоор манай эргэн тойрныхаа ээж аав ах амар их нөлөөсөн. Яг ингээд эхэндээ би ингээд амар өртөө юмш санагдаад гэсэн юм. Манайх ингээд сургалтын төлбөр дагаад 2 жил мэл сургаад тэгсэн чинь нөгөө дүүн өвчсөн. Тэгээд бараг сургалтаа эргээд орохгүй гэд би шийдчихсэн байхгүй. Тэгээд эмчилгээний зардал бүх юм ингээд даадсан. Цөнгөтл ингээд би амар их өртөө юм шиг яг гэрийнх нь амар их зовоогоод байгаа юм шиг мэдрэмж дотроо ингээд. Тэгээ өөрөө тэр нэг ингээд өвдөлт аваад өвдөөд ах нь ер нь гайгүй заяа. Яг ингээд эргэн тойрныхын ингээд байн ингээд би асуугаад тэр нь яаж энэ яаж гээл тэгээ хаяа ингээд нэг ээж бэж ингээд нэг үйлцүүлсэн нууцаар тэг харагдсан шүү дээ. Мэдэгдэн шүү дээ. Тэгээ тийм юмнууд нь амар их хэцүү байгаад тэр би тэрний амар шалаад гэсэн. Тэгээд тэгж явж байгаад гинт зүгээр ингээд амар шар хөдлөөд гэх юм.
Зүгүү. Тэгээд энийг яг уусаа ингэ давах юм байна. Тэгээд давж ижил энэ хүмүүс ингээд шаналж байгаад би шаналах хэрэг байхгүй зүгээр идэх хэрэгтэй гэд. Тэгээд ээжтэйгээ ахтагаа нэг сайн ярилцж аваад нэг уйлаа болоод эргэн тойрных маань эргэн тойрных нөлөөсөн зөө. Тэгээд өөрөө нэг ингээд бэлтгэл хийгээд уул муулруу амирхгүй ч юм уу. Нарсаа юм өтө. Манай танд чи хөдөө. Тэгээл идэгсэндээ. Тэгээд хагалгаа хэлгсэн. Тэгээ одоо энэ төлөв явах шинэ 75 авахгүй шүү дээ. Оо тийм үү. Тэгээ одоо ургасан уу? Орохгүй. Хүний өшнөө дэлбэнгүүд нь тусдайсан ажиллаж чаддаг. Яа. Энд эргээ эдгээд амар удацсан болохоор би ингээд сая ингээд санах гэж чичээгээ бүх юмудаа ингээд санангууд шууд юм сонирн болж байна. Одоо ингээд өөр хүн байсан юм санагдаад тэр үед. Нөгөө өвдөлтийн дараа ингээд эдгээ гарчсан дараа нөгөө миний хувийн зан арын шин амьдралыг харах үнцгүнс бүгд бүр шал өөрчлөлтсөн байхгүй. Тэгэнгүүт л ингээд одоо нэг өөр хүний түүхийг ингээд бийд орцсон ярьж байгаа юм шиг санагддаг. Тийм мэдвч төрөлдөлсөн. Өстө бууж өгөх гэжсэн мэн тэ эхлээд бол. Тийм. Тэгээд тэгэл хажуудах хүмүүс. Тэгээд кино гэдэг тийм том зэвсэг байхгүй. Тийм. Diamond салбар гэдэг. Тийш. Өстө нөгөө дээр үед бол үзэлт суртлын хамгийн том зэвсэг бол кино урлаг юм. Тийм шүү дээ. Яа, тэгвэл Тэний ямарс. би харин чаваг ярьсан чинь бүр өөрөх юмнаас иччихлээ. Ярих гэсэн юмнаас. Би өөрөө хүмүүст хүч өгдөг, хүмүүст урам өгдөг, тэ хүмүүст сэтэл өгдөг салбарт ажилладаг байж тэрнийгаа хийж явахдаа би бууж өгөх гэсэн байна. Харин тэнийг ойлгож чинь миний ярэ. Тэ. Юу single ladies дөрвийг хийгээд байгаа бүх мөнгөөр хийчих чааш штэ. Бүр байр маараа зараад дахиад нэг байраа зараад тэ мөнгө сөнгө нэмээд ямар ч ивент итгэжгүй 20 сая төгрөгөл манай нэг үнж үзэгчийн өгсөн. Тэгэл ерөөсөө тэр том төслийг чинь гоё юм хийн, монголчуудаа гоё юм үзүүлнэ. Кино урлагийн салбарыг нэг шатаар ахиулна лаглаг юм яриад орцсон. Тийм үстэй тэгэл бид нар англиас хүмүүс авчирсан. Ковид тийм. Яа. Гэхдээ 30 хоногт 120 мянга хүүцсэн байсан гэж боддоо чи. Тэ? Тэгэл пат хаацсан. Сэтгэлээр унаагүй. Зүгээр уусаа ковид бүх дэлхийд даяар л ингэж байгаа юм чинь гэл тэ. Муухай нэг тийм монгол хүний бодлоо гэж өөр хүмүүс ч гэсэн ингэж байгаа юм чинь гэл тэ. Таашраал. Тэгэл улаан цэцгийг хийгээл Монгол одоо түүхэн ойрын цаг үеийн түүхэн эмэгтэйн тухай кино хийж ийн гэдэгтээ би үнэхээр бахарж би үнэхээр өөрөөрөө амгсчихсан байхгүй би энэ кино хийж гэлээ штэ гэл тэгсэн чил нөгөө сошиалд айгуу тийм итгэвтэй байдаг эмэгтэй чинь намайг наача улсын мөнгөөр хийсэн гэл тэгэл үзэгчд маань энэ мó сэргэлэн залтай хөх улсын мөнгөөр хийчлээгээд худлаа юмд итгээд тэ тэгээд амар яасан чинь тэр нөгөө нэг өндөрт явжсэн сэтгэл зүрх тэгэл хоёр дахь удаагийн шаталт болж байгаа байхгүй юу single ladies дөрвийн дараагийн уналт те үзэхгүй тэр чинь бас нэлээд өндөр мөнгөөр болсон шүү дээ улаан цэцэг чинь эмэгтэйчтэй холбоотой хамтарч ирсэн манайх бараг 60% нь гаргасан гэл тэгтэл би яг үнийг хэлэхэд би нөхөртөө хэлчихсэн байхгүй юу хажууд нь би чинь нэг юм үлбис юм яваад байгаа юм чинь те хараа хоёлаа бүх юмаа зарчаад Америк явж амтрах гэсэн. Тэр чинь бууж өгөлт мөн үү манайхаа мөн те тий одоо боли те кино мана хийн лаглаг юм ярьж ингэж хоёлаа Америк явъя гэж зүгээр амьдрий амар зөвшөөрсөн бүр манай нөхөр бүр баярлж хүлээж авсан бүр тхийл та гэд бүр ингэж намайг л зүгээр ингэж нэг тайван байлгаа те ажил хийхгүй энийг нэг ингэж нэг гоё амраад хажууд нь би бас ингэж цуг байгаад охинтойгоо уурлаа гоё бамираа штэ те тэр тгийг ихтэн би ингэж хэлсэн штэ өөрийгөө айгу том додноо би чинь бас хараа тэгээд юу яа Америкт очиод харин зүгээр нэг юм том кино компани одоо уран бүтээлтэнд зүгээр туслах гэчгээ гэдэг шүү дээ хэл мэлгүй харин хувцын зүгөө явж байгаа хүн гэчгээ тэгэл харин хэдхэн сарын дотор англи хэл сураал тэгэл нөгөө хүмүүс чинь угаасаа миний мэдрэмжийг үнэлнэ гэдэг байгаа шүү дээ би ажиллаа угаасаа сайн хийн те тэгэл ингээ явж идэл харин нэг мэдгэтэл нөгөө найруулагчийн юм уу продюсерийн туслах болсон тэнд те чөлөө цаг магаараа нөгөө хэдүүлгээ инээж ил мэдээлэгцэн те тэгснэ киноныхын дээр уучлаарай тэн дээр тэгчүүл яах юм бах уу гэж үгээл тэгэл хайрна гэсэн чинь тэгэл ахаал кино хийн те гэдэг яг тэр нэг 2-3 цагийн яриад лсэн л да тэгээд зүгээр одоо зүгээр сая ярьж хахад бодоход хүн зүгээр ядарсандаа л бууж өгд юм байна гэж бодож байна буулт хийд юм байна түүнээс биш
зоригтой ядарсандаа буулт хийх юм бол зоригтой буулт хийчих шүү дээ мөрөөдөлтөө тий. Тэгэхээр чин зүгээр тухайн үеийн нэг хил амны ядаргаа нэг стрессээс болоод ерөөсөө болиё гэж болохгүй юм байна. Заримдаа тэ нэг юм burnout гэдэг чинь Тий. бүр зүгээр салхмаар санагдаад тий. Тийм л мэдрэмж хэвчээ. Би одоо яг зураг түнхэн амар дуртайчсан дээ сүүлийн жил комик зураг шүү дээ ер нь бол. Тэгээд нөгөө нэг юм сонир мэдрэмж лээд юм лээ. Уул нь миний хамгийн дуртай байсан юм, миний хамгийн сайн чаддаг юм гээд зураг. Тэнгүүт ийм жижигхэн ийм саад бэрхшээд асуудлаа цугларахаараа энэ бүх асуудлын үр дүн би энийг хийгээд байгаа болохоор юм байна гэдэг дотроо тэгээ ойлгож юм шиг байна. Тэгээ зүгээр энийгээ болчих юм бол тэр асуудлууд байхгүй гэдэг. Чи тэгтээ одоо хийх уран бүтээлдээ орж байгаа гэсэн шүү дээ. Тэр хоёулаа камерын ярьсан тий. Тэр мөрөн дээр бас манай багаас бас асууж ярилцах юм бол сайн муу тий кейсүүд байгаа. Тэгээ хамгийн гол нь түрүү нөгөө нэг амар уналтанд ороод Америк явж ажиллаж амьдрий гэжсэн эмэгтэй чинь бүр хэцүү юм руу норцсон явж байгаа анимашн руу. Бүр тэр нь тэгээ бүр цаг 20 минут тэгээд ингээ орцсон явж байгаа шүү. Би таны нөгөө анх нөгөө анимашны нэг чи одоо 2 жил мэл 4 жил юм ярьж ирсээр тий. Тэгээ яа өндөр багч яагаад анимашн дээр орчихсон юм бол. Би ингээ төсөөлөнгүүд л нөгөө тэр нэг бүх продюсер ингээ ажил найруулаад бусад юмнуудыг ингээ бодохгүй байгаа шүү дээ. Тэгвэр ингээ зураг гэ бодохоор бүтэн фрейм бай фрейм анимашн гүйдэг. Хитчихгүйгээд би хийдэж тийм ийхгүй. Яагаад өндөр багч яг нөгөө анимашн руу орж байгаа юм болоо гэдэг. Нөгөө өөрөө зурж үзээгүй л байхгүй. Бодож исэн. Тэр чинь бас даваа тал юм шүү. Яг хоо тэр нь бол зориг болгосон би нөгөө мэдхгүй яг нөгөө зурхад би мэрэгжлийн хүмүүсийг аваад гэж бодсон чинь тэр чинь ингээд нөгөө алхам бүр дээрээ деталь бүр дээрээ асуудал үүсдэг юм л ш. Би бас тэр асуудлыг сайн мэдэхгүй л одоо нөгөө өөрөө хийх гэж болохоор. Тийм болохоор чи манай ялгуунтай манай багийнхантай ярилцсан бол манай багийнхан бол өстө бүр ингээд судалцсан. Одоо тэ нөгөө миний ихний асуудал ерөөсөө нөгөө зохиол. Яг үнэ. Би тэр сүүлд амар сонд тохиол болсон шүү дээ. Би нөгөө зохиол бичих гээд тэгээд юу байсан. Нөгөө одоо мэрэгжлийн нөгөө кино зохиолч нь арай өөр хэвдэж шүү дээ. Формат нь. Тэгээд би ингээд явж байгаад нөгөө нэр надаа сингл эд дөрвийн зохиол баг шүү дээ. Яг нөгөө надаа өгсөн. Ямар гоё. Би тэрийг нэг харах хэрэгтэй мэн гэдэг байхгүй. За. Тэгээд тэгсэн чинь би нөгөө юу бач аавын дэ үлдээчих. Манай аавх нэг 2-3 жил өмнө байран шатсан байхгүй. Гэтэ нөгөө миний юмнууд хамт шатсан байхгүй. Тэгээд би за тэр яг тийж шатсан байна да гэд тэгсэн чинь сүүлд аав залгаад байна. Тийм байна. Энэ нэг чиний юм шиг байна. Сингл хэдээс өөр. Тараад хатуулж байгаа чи яг миний яг хүсэжсэн юм. Надад чи би одоо өөрөөр олж авч ич юусаж чадахгүй. Наач яг миний хотоор би өөрөө нэг эргэжнийг харах хэрэгтэй гэдэг. Тэгээд тэрийг яварцаа одоо очиж авах чаа. Чи энэ яриа 2 хоног юм байна. Тийм үү? Ямар сонь. Хоёлаа аюу гоё давхцаад байна тий. Гэтэ зохиол минь бас шатаагүй юм биш үү тий. Кино нь өөрөө шатсан ч гэж. Би тэрийг уншиж болно үстэй. Тэрнийг унш. Амгаа найруулагчтай уул, замгаа найруулагч чинь өөрөө зохиолоо бичдэг найруулагч байхгүй юу? Тэр зохиол амар хэцүү мөлий. Тийм, зохиол хэцүү хэцүү. Одоо би зураг амархан дөө зохиол яа. Чи бол амар зурх ах уу тий. Зураг. Манай одоо гаргаж байгаа комиксын ярих уу гэж. Айгүйсээ яг бодлоо. Зүгээр тий дөрүүд нь бүр үнэхээр гайхалтай. Тэгээ бүр дуутай болсон манай комикс. Дуутай болсон. Зүгээр бид нар комикстай зориулсан дуу хийцэн. Нөгөө юмны киноны дуу Ост гэдэг шүү. Дуутай болсон хэрэг анимашн юм биш үү гэж байна. Анимашны маань яг өмнөх ажил. Нэг л хүүхдэд зориулаад юм хийж байгаа юм чинь тэгээд гоё юм. Яг гоё юм бодоод гоё л байна. Одоо нэг асуулт асуугаад тэгээд цахааныхаа хэсэг рүү орноо. Нэг насаа сонгоод тэндээ зөвхөн тэр насандаа үрд амьдр гэвэл та хоёр хэдэн насыг сонгох вэ? Тэгээ яагаад? Зөвхөн яг гоё насаа л хэлэх юм байна тийм нэрэлж. Гоё өнгөрөөснөөсөө юу? Зүгээр одоо байгаа нь гоё юм байна. Миний бол. Тэгээ одоо л яг гоё. Энээс буцсан өнгөтл нөгөө одоо байгаа юм олж авах юм ч юм уу? Тийм байхгүй шүү дээ. Одоо байгаа юм байхгүй болохоор нөгөө тэрийгээ санаад авах хэлэвгүй.
Би одоо 10 эдэд очлоо гэхэд тэр насд чи 9 байхгүй шүү дээ. Амар хөөрхий. Тэгээд тэнцэнээр гацж байгаа дэрсэн чи 9 өөр хүнтэй суудсан байл яах вэ? Одоо байгаа энэ нас л гоё юм байна дөө. Сонирхолтой. 28 насаа. Тэ 28-д. Ундрагч юу вэ? Сая зүгээр л авчдаг байсан үуч гоё юм уу? Гэл ингээл бодогдчихл байна л та. Гэтэ одоо нэг гоё төслүүд нэг хийж байгаа болохоор тий Харин байна. харин байна. Уршин явчаар тэгэд нөгөө хөөрхөн бас нэг жоохон туршлага хөрөмтлүүлчихсэн, хөөрхөн багтаа болчихсон, хөөрхөн юм ингээд боломжийн хөөрхөн юмнууд байгаа болохоор яг энэ насанд та нар ч гэсэн биш үү манайхаа. Энэ нас ихтэй энгийн болгох юм байна. Тий. Энгийн болгоё заяа. Зүгээр зөвхөн гадна төрөх ингээд би физиологийн насаараа яг хэд настай байвал яг тэр үлдэнэ гэвэл да хэд нас сонгох. Зүгээр л ингээд Байгаараа юу? тийм зүгээр л бидний бие хамгийн бага жинтэй байсан. 3 кг 900 г гэсэн гэж яа бод санах юм байхгүй. Тэгэл тэрүүлээ. 900 г төрсөн юм уу? Тоглож байхгүй. Би дотод төрсөн гэсэн. Тийм. Тэгээд ийм том тэгсэн мөртлөөс ийм том бие мийтэй. Гэтэ би яг үнийг хэлэхэд одоо нөгөө нэг үнэхээр гой төслүүдээ бид нар ингээд учрыг олоод тий. Тэгээд айгуу том мөрөөдөл байгаа болохоор би одоо энэ насандаа байна шүү найруулагчаа. Та өөрөө ч мэдж байгаа шүү. Одоо би цахиагаа уншия. Ямар хурдан харилж байгаа. Нэрээ энэ натура өстой гоё жуус. Тийм дуусчлаа. Өчнөх тассан таныг уугаал юмэр. Өнөөдөр би зөвхөн жуусаа уугаад хоол идэхгүй шүү найруулагчаа. Амар нэлээд чихэрлэг амт энэ төр байхгүй тий. Йоо. За Vitaфит. Манай үндэсний үйлдвэрлэгч. Тэгээ бас залуусыг дэмжиж байгаа. Тэ? Манай нэвтрүүлгийг дэмжиж орж байна гэдэг чинь залуучуудыг дэмжиж байгаа. Тэгээд залуучуудад өгөх мессеж, тэгээ миний үеийнхэнд өгөх мессеж гоётой юм те. Энэ бол бас нэг юм хүнд юм өгөөжтэй нэвтрүүлэг гээд манай залуучуудыг дэмжиж орж ирсэн. Тэгээд Vitaфит бол угаасаа гоё тарагнаас өсвөлээд одоо энэ натура жуус хүртэл жинхэнэ манай үндэсний үйлдвэрлэгч. Тэгээд үйлдвэрийг бол үнэхээр ингээд нөгөө технологио сайжруулад бүр үйлдвэр нь үнэхээр тасархаа би очиж үзсэн байхгүй юу. Тэгээд ийм ихтгэл төрүүлсэн олон жилийн урт хугацаанд ийм монголчуудаа эрүүл бүтээгдэхүүнийг бэлгэлж байгаа энэ гоё Vitaфитийнхаа бэлгнээс үгүй. Монгол би хараад байгаа дээрээс энэ ямар гоё юм бэ нэ. юу. Бүх төрлийн ундаа жуус аа шүү. За баярлалаа. бүх төрлийн дэж байна. Манай нөгөө баф байна. Энержи дэж. Биш нэг контент тоглохтаа аваад штэ. Эдний бафыг нэг энержи зэрэг байдаг байхгүй. Гэхдээ амар яг тоглохтоо л бод. Сэргээд хариу үйл сайжирдаг. Тэгвэл одоо би ч бас шүн их ажиллаад байгаа шин. Өтөд юу хамаагүй тоглолоо. Уучлахгүй. Би ч 7-1 тоглолтоор ганц мас л ууж. Гадуур ингээд нөгөө писийн дууж тоглолт шүү дээ. Тэр үедээ гэр мөртэй байхгүй. Писийн доош тоглолт юм уу? Нөгөө яг одоо ингээд 5 аруулаа бүр ингээд бүх ажлаа зохицуулж байгаа. Цаг тоглож байгаа. Тий. Одоо нөгөө манайс бүгд төр хөөхт мөхт болсон. Яг ингээд цаг тоглож байгаад яг 10 цуглаж байгаад өөдөөс харж чадаад болт. Эртээ урдын цагт дөрвөн үйлрэлээ ээлжлэн солигддог жимс ногоогоор баялаг шидэт хөрстэй газарт нэгэн үдсэглэн бүсгүй амьдран суудаг байжээ. Жимс ногооны амьд хурж. Хабар авсан. Ундрмагч цараа 28-т Өөртөө бичсэн. Яг чиний насан дээр байгаа өөртөө бичсэн. Насаас үгүй хүн нөгөө насаа өөрийгөө залуу харагдуулах аюу гоё арга гэдэг гинэ манайхаа. За. Хүнтэй ингээд танилцаад хүн нас асан шүү дээ, тэ. Насаа нэмээ хэлчихдэг гинэ. Одоо би жишээл наа хүмүүс хиттэй вэ гэхээр би 60 таа гэхээр ямар гоё залуу харагддаг. Бэлээ шүү. Намайтай одоо хүмүүс амар хөшмөж. Цагаан унших уу? Намайг яг одоо яг 30 таа харагдаж байгаа гэдсэн хүн. Хин тийч аа. Хин. Төвшөө гэхдээ түрүүн чи нэг хөөрхөө гэсэн шүү дээ. Би жинзэнээр дотор хамгийн ахмад нь гэдэг шүү дээ. Хамгийн байж болох хөгшиг гинзэн шүү дээ би ч одоо. Би чинийхийг уншгаа. Ээжлээд уншгаа. За.
Сайн уу 50 настай төвшөө. За хөгшөө. Амьдрал ямар хөө байна? Ямар ах болсон бэ гинэ яа. Үс чинь халцарсан уу? Хаа. Чи тэр нэг усаад зовдөг үү? Юу авах гэдэг байр авах гэдэг амар ажилласан байхгүй. Тэгсэн чинь хаталтаа ийм том алдарсан. Тэгээ одоо ингэ жоохон ус унаад шингээдсэн байхгүй. Тэг яг өтгөрчсөн. Тэг үсэндээ жоох сараа заваад. Чи ямар хайр юм бэ? Байр авах гад зөндөө ажилласан гинэ тий. Одоо байр авсаж буцаа орохсон. Ингээ боцсон шүү ингээ буцаа орохсон. Ирэхдээ үч амар сони юм байна. Дотор ингээ юм бодоод хахаар үс нь унцтэй. Би та одоо амар юм бодохгүй. Мэдмээр юм олон байна уу? Гэхдээ энэ бүгдээс илүү ганцхан л чухал асуулт байна. Чи аз жаргалтай амьдарч байна уу? Ёсөөг аз жаргалтай байлгаж чадаж байна уу? Өдид миви юм уу те? Мяви. Өдид мяви биш. Ханя гэд тайрын дууддаг юм уу те? Мяу юм уу те? Мяви. Морон дуртай. Тэгээ нэг мяви гэдэг. Мяви биш. Ханя гэдэг болсон байх ёстой доо. Хань гэдэг чинь шал өөр левел гэдгийг чи мэдэн дээ. Яад юм бэл мяугаар явсан гоё юм шүү. Тэсэнд хань ихэр юм амар сүвтэс. Яг ингээ нэг юм версэр гэх нэг ханаа гэлтэгдэн штэ. Тэнгүүтээ цаанаа юм дээд төвшнийг санагдах байна надаа. Чи бас л гоё бодолтой юм байна. Би айгүй өнгөцгөн бодолтой юм байна. Хэдэн хүүхэдтэй болсон бэ? Миний ихрийн удамтай нь үнэн байна уу? Байж юу? Манай аав ээж хоёулаа удамтай. Тэгээ одоо яг мэдгүй л. Тийм үү? Оо, мартах шахлаа. Хоёр муур маань хэд наслсан бэ? 50 амгалан орссон уу? Хоёр мууртай тий. Чиний мөрөөдлүүд юу болсон бэ? Порше 911 авч чадаагүй байвал зайлаарай хөө. Одоо ямар гоё юм бэ? За манайхаас айгүй гоё цаг байна. Одоо ажлын ширээн дээр мань байгаа Поршегийн зургууд деми мотивашн болоод дуусаагүй үстэй. Зурга хаяагүй ээж. За ер нь хайсан зүгээр дээ. Мань ойлгоноо. Ер нь чи өөгийн төгс амтан биш байсан. Болох чалбгүй. Зүгээр л амьдралаа алалцаж өнгөрүүлсэн байх л хангалттай да. За тэгээд эцэст нь ёсөөгөө сэтгэл дүүрэн аз жаргалтай байлгаарай. Биднийг аварсан дотор минь гэрэл нэмсэн ганц хүн шүү дээ. Чиний 28 настай хувилбараас. Алгадчихгүй. Алгадчих. Амар их бодд юм билээ. Нэг захиалж. Чи хүн яг ингээд нөгөө нэг өөрийнхөө нас руу бичдэг өөрийнхөө ингээд чинийг бичиж штэ тий. Тэгэхэд эн чин чамд дахиад чиний энэ мөрөөдөл хүслүүд чинь давхарлагдаад чамд ороод байгаа байхгүй. Харин тий. Тий. Зүрх рүүгээ аваад хадгалаад байгаа байхгүй. Ямар байсан болгүй. Багаар л бас уугаад гэл. Чи одоо тэгэл SMS-тэй ингээл гоё дандаа л гоё байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй тий. Бүр ингээл хайрыгаа нэрээ өшөөл ингэж одоо тэгээд хэдэн наснаасаа ханиа гэж дуудах юм. Итгэв. Цаанасаа тэгээд мэдрэл нь орж ирэх үед бид тэр нэгний анхнаасаа хайраа гэж сууж үзег байхгүй. Тэгээ одоо нөгөө юу байх гээд царайгаа сарин болох гээд хайраа гэвэл тачиг. Бид анхнаасаа тэгж чадсан. Би угаасаа хүнийг юу н хайраа гэж дуудаж үзээгүй тий. Тийм үү? Тийм. Худлаа сард. Би яг нөхрийгөө Роберто гэж дуудтыг. Тэгээ хайрыг нь хаяа бамбуулаг нь. Энэ гой захиан. Энэ 50 настай төвшөөд очиход би бол бүгдээрээ биелсэн байгаасаа чин сэтгэлээсээ хүсэж байна. Надад чи хин ядал. Одоо ирж аавна. UBCAP Express. UBCAP өгч нөө. Тийм. Эднийх чинь он удаан жил ажиллана. Эднийх жил ирэх тусам технологи одоо бүх юм сайжран тий. Тэгэхэд манай энэ захиануудыг хадгалж байгаа л чамайг хаана яваа гэж чинь мэдээл. Тэгж аваач. За. Окей. Аяна. Наа тавтай хад UBCAP авчрах юм уу тий. Хөргөлөө жадаач бай. Одоо эднийх чинь нөгөө аяар санамжиндаа хийчих штэ. Бараг юу би өөрөө мартцсан. Чи өөрөө мартсан юу ямар захиа? Алуу өсөө өгшөө энэ нэг захиа ханиа. Юу гинүү? Ханиа. Энд нэг захиа ирж энэ 50 настай юу гинүү? Тэгээд цахаараа боршоо гарсан. Эсүгээ харсан эсүн. Харж хоёр их нэмэрт болсон. Хоёр ихтэй болсон. Хоёр ихэр хүүхдэн тэргүүргүүлээд миний хүүхдүүдээ энийг унш та гэдгсэн чинь тэнцэнээс ахаад хоёр ихэр дүүн гарч ирээ. Дөрөв. Хоёр. За ста гой цахиа уншлаа.
Хүснэ үнэхээр гоё биелэг. Минийх болохоор За, би уучлаа. аюух цаг авчиад байгаа сүлээ үед. Та бол яг 28-нд бис өөртөж байгаа шүү дээ. Тий, би төсөлж байгаа. Ста тэнэг охин байсан байлээ. Эргүүлээ бодсон. Уучлаа. Сайн уу 28 хүрсэн бүсгүй минь ээ. Энэ захиаг би ичиж байгаа чи уншиж байгаа юм шиг санагдаж байна. Олон жилийн дараа ойлголоо. Там ундрмаагийн зүрхэнд жижигхэн чи одоо ч амьдрсаар байдаг юм байна. Сүүлийн үед тэр жаахан ундрмаанууд надад их тусалж байгаа. Мөрөөддөг, эмуурдаг, ичдэг, гомддог. Гэхдээ дахиад босдог тэр охин. Нэг өдөр чи уйлаад би ингээ хөгшөрчихлөө. Одоо хэн ч хэрэггүй болоо гэж сэтгэлээр унаж байсныг санаж байна. Яг 28 таа. 28 таа юу? Би яг санаж байгаа. Би тэр хороолт 3 өрөө байранд амьдардаг. 2 өрөө байранд амьдардаг гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь ингээл айгуу сэтгэл хангалуун мөрөөдөл бий зойл амар гоё явсан чинь би нэг өдөр уйлаад би ингээд хөгшөрчлөө. Би ингээд хинтэж хэрэггүй боллоо гэж уйлаад Яг тэгжсэн юу? тэгсэн. Яа, яг юу бодсон? Шинэ үртлээ гарсан юм. Солиорч байхгүй юу? Хин тэгээрээ талент харж ирсэнэ гэд нэг мэдрэлтмэн сагна шээ тэр шиг үү? Талент тарааг баха. Тэр битгүй би. Та жинхэнэсээ бүр яг Жинкнээс би надад тэр бүр ингээд тод үлдсэн байхгүй юу? Яг тэр улаан хөшигний хажууд солиор зөксч. бид та энэ адч мэдрээд ш үсвэсгээд унаад яадаг юм бол таа. За. Ингээд төчлөө одоо хэн ч хэрэггүй болоо гэж сэтгэлээр унжижлыг санаж байна. Бүр нөхрөөсөө би яах вэ гэж асууж 28-тай бажаа бүр шоконд орж ийсэн. Кккк гэнэ. Бүр ингэж харсан надад бүр Одоо 30 насыг чи их амар том нас гэж бодож ижээ. Гэхдээ том нас их нас гэхээс илүү цаг хугацааг хэрхэн үр дүнтэй өнгөрөөсөн чухал юм билээ. Тэр өсөө өдөр чинь дэмий байгаагүй баха. Магадгүй тэр өдөр чи дараагийн өөрийгөө бүтээж эхэлсэн баг. 34 жилийн дараа эргээд харахад чи ахиж тэгж удаан эм ороогүй юм байна. Магадгүй илүү өөртөө итгэлтэй болсон баг. Эсвэл амьдрал, ажил, хариуцлага, туршлага чамайг дотроос ч дэмжсэн баха. Бодож болно, эм орч болно, гомдож болно. Харин тэрэндээ хит удаан битгий үлдээрэй. Нүрээ угаагаад сэргэж аваад бодлоос ихсээд төлөвлөгөөгөө гарга. Ажиллах, баярлах, айлгуудах, эрхлэх, эрхлүүлэх, дэмжих, урам өгөх, хайрлах, хайрлуулах гэд шамд олон хийх зүйл бий. Жаргалтай итгэлтэй хөөрхөн байгаарай. Цаг өнгөрсөн өөрийгөө хөшөвчлөө гэж санаа зовхоос илүү олон хүнд санаа тавих цаг ирдэг юм билээ. Чадаарай царайлаг минь гинэ. Та бо ихлүүлсэн юм биш үү те. наа чи нэг тэр үед те би зүгээр л өөрийгөө бодож ирсэн байгаа. Одоо би яана? Одоо би ингээ хөгсөрчлөө. Одоо би ингээ тоглолтондоо ч орохгүй. Одоо би гэж бодож ирсэн байгаа байхгүй. Тэгсэн чи би өнөөдөр ингээ 52 хүрчээд юу ганц хүнд санаа зовох. Бүр санаа зовох юм бишгүй их те. Тэгээ явж хат тэрнийгээ даагаад хөрхөө явж байгаа байхгүй. Тэгж хат чинь нэг ганц нэг хүрчлэлсэн юм болоо да нэрээ бараг те. Тэр мөрнийгээ харчаад тэнэгцсэн байгаа байхгүй. Хөрхөн цэхэнэ. Яг юм юу байт юм биш те. Нөгөө залуу руугаа бичгээр өнцгөн шүү шал өөрөлдөг шүү те. Хэмийн нэг гэсэн зүгээр те. Өөрийгөө би мэдж байгаа байхгүй те. Тулцсан байхгүй юу? Өөрөөр бүрээгээ тийч яасан бай. Тий асуултууд байгаа байхгүй. Минийх болохоор энэ дандаа сануулгууд те. Юм нэгж бэхэд би бол. Гэхдээ ингэдэм билээ ингээ 28-тай би ямар байлаа 26-тай би ямар байлаа гэж бодож бичиж байгаа шүү дээ те. Тэгж бодох тусам буцаад миний тэр насны гой нөгөө хөөрхөн айлнууд нь те нэг юм алдаанууд нь оноонууд нь ингээл би буцаад ингээд бодоод байт юм бэл. Тэнгүүт ингээд сэргээд ингээд миний дотор ингээд зөндөө олон ундрмаа байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй те. Тэр хөөрхөн айл чамд байсан шүү дээ. Тэ тэр нэг болонд нь. Тэгэд би чи хөөрхөн хүнд нэг хөөрхөн үг хэлчихдэг шүү дээ чинь те. Чи тэг ядарлаа гэж хэлдэггүй байсан шүү дээ. Тэр ундрмаа байж байгаа байхгүй юу? Тэгээд тэд нар чинь хөөрхөн одоо ингээд би буцаад бодоод сэргээчгээр хөөрхөн буцаад туслаад үүштэй чи нөгөө яагаад тэгж бодсон шүү дээ ундрмаа гэж мгээ орж ирээд байгаа. Тэр энэ захаа надаа бол энэ жихнээсээ тийш явчвал хөөрхөн юм те. Шууд доор нь биткойн худалдаж ав. Үгүй ингэж нэг давхрын бүх байрнуудыг худалдаж ав. Яг одоо хотын төв юм бэ. Тий төв дээр газар ав. Газар ав. Сэг захаар бүр яар ортолоо. Гурил дайсагийн байрнууд хотлоо. Яг тэр төвд. Төвдгөөс сайн. Яагийн газрыг сайн аваа.
Хуучин машинууд худалдаж аваад бай. Тэгээ хадгалаа бүр март гэдэг. Тэгээ март тэрнийг нэг юмд хийгээд Тийштэй. Йоо. Хари манер. Өдөр Улаанбаатар амирх нөө хуучин одоо нөө Chaser Skyline маань явж идэг гэсэн шүү дээ. Зүгээр л хадгалчихгүй. Би ч явахсаа хөөхтлээс л да. Тэгтээ тэр үед ундаг байсан ингээ ахна. Захиаг нь манай экспресс хүргээд өгнө. За. вау ямар хөөрхөн юу би UBK экспресс гараас гарт найдвартай бүргэн. ямар хөөрхөн баярлалаа. 50 жилээр хүрэхгүй гомдлч нэр. 50 настайд чи утсан дээр сэрүүлэг тавьчихгүй юу гэж 20 хэдэн жилийн дараа гээд iPhone дээр хийж болох уу? iCloud дээр Тийш тэр нэр хадгалагдаад календар дээр болчих штэ. Тэстэ хамгийн л шинэ хувилбараар хүргэж өгөх байх. UBK Express-тэй баярлалаа. Гой шинэ үйлчилгээ, шинэ технологи бүх зүйлийг гоё оруулж ирж байгаа. Айгуу гоё. Би их чи UBK-ийн жолооч нэр. Өө тийм үү? Өөдгөрөө таксид өвдөс би. Аль хаваарыг? Юу цаасаар гэрээс гараад. Наа чи бас гоё Би нөө машин ер нь барих дуртай. Тэгээд амралтууд дээр чүгчэн мөшөө байгаа. UBK Black гэдэг байхгүй юу? Тэгээд нөө motivation юу? Би нөгөөдөө Black үзсэн чинь яг нөгөө Black чинь ингээд жоохон үнэтэй. Тэгээд ингээд гоё цэвэрхэн. Тэгээд ингээд харангуйтай гоё такси ирсэн шүү дээ. Тин чинь харангуйтай гэхдээ ингээд дотор нь амар муухай такси. Тэгээд би ингээд яг Black дуудангууд миний машин чинь matte Black байхгүй. Тэгээд нөгөө радио Артай сууднууд амар цэвэрхэн. Тэгээд ингээд очингууд яг чихрээсээ юм хар. Тэгээ чам хүмүүс таних уу? Тэр нь шүү дээ. Тэгэл гоё юм яриад. Тэг юм яриад хууч өрөөд эрэхтэй хүмүүс бол мөхтөн бол өрхөө. Тэгэл чи зөвхөн мөнгө болоод. Бараг сайн явах юм бол өдөрт бараг олоод сард бараг 5 сая маяг хангалттай ч. Оо тийм үү? Тийм. Сайн тэгтээ тэрийгээр байраг авах юм бол. Тийм үү. Гэтэ надад бол одоо би өөрийнхөө машинтай хотын төв орохоос ер нь залхацсан. Тийм. Дандаа UBK-дууд нь амар. Тэгээ өнөөдөр ч гэсэн бид нар нөгөө энэ гэрэл техник UBK-ийн маш том машины дуудаал Альфард дуудаал ачиж байгаа байхгүй. Тэгэхээр би баг машин аваад ингээл тэгэл одоо гаражны төлбөрт ихт чинь өдөртөө нэлээх мөнгө гараад байгаа байхгүй. Би нөгөө юугаа цэнэглэн штэ те. Тэнгүүд тэр айгүй их мөнгө гар. Тэгээ би за такси ирсэн дээр юм байна гэх. Буугал юу хайхгүй. Зогсоол уцал хайхгүй тэгээ. Бүтэн би чинь Централ Тауэрыгаа 3 таарч мөрөгдөн шүү. Машинтайгаа гороо ичж байгаа шүү машинтайгаа. Тэгээд за 3 болгочихъя гэчээд ер нь яг гоё биднэрт хэрэгтэй нөгөө компани хувийн компани хөгжигдсөн Монгол улс бас хөгжиж байгаа юм шиг Тийм. байна. Хувийн хвшил хөгжиж байгаа. Яг үнэ. Төр савраа татаа. Шууд гүнзгэрээ. Айгу олон сав. Би ч аймаг нь улс төр бүрээ паспорт бичсэн. Жог халтрах гэдэг юм шишээ. Яг залуу хүмүүс бас өөрсдөө үзэл бодлоо хэлж явах хэрэгтэй шүү. За одоо төвшөөгөөс дүү Жензэ нартаа ч юм уу одоо ингээ ажлын байранд гарч байгаа ингээ дүү нартаа зөвлөө зөвлөгөө яг нэг зөвлөгөө гэвэл манай яг нөгөө одоо яг одоо ажиллаа гарч байгаа гэдэг чи одоо 21 22 та хүмүүс шүү дээ тий. Нөгөө амар их ажиллаа солиоддог байхгүй. Тэгээд яг тэрийг ингээд орчин үеийн хэм маяг гэж жоохон ойлгоод байдیں۔ Ингээд орчин үеийн ингээд заавал нэг газар удаа тэр нөх хоцрогдсон гэдэг байхгүй. Гэтэ яг нөгөө хүн нэг газараа нэг дор хаяж 2 жил ажиллангууд л яг тэр газрынхаа бүх үйл ажиллагааг ойлгоод хүнтэй нөгөө communication харилцах ч юм уу тэр нь бүр шал өөр шатанд хүрдэг гэх юм уу. Тийм болохоор их л орсон компани мамбанда ингээд айлуулах удаан ажиллаж хагаад тэр ажлаасаа гарахад тэр компани чинь үйл ажиллагаа жоохон доголдохоор хэмжээнд байвал бүр амарсан. Чи үнэхээр сайн ажиллаж байгаа гэж үү? Тийм. Тэгээд манай өөчсөн зэлдэгс байхгүй. Манай өөч бүр ингээд 60 хүртлээ өөрөө ингээд компани ажиллаулдаг. Тэгээд өдөр болгон хувцсан ингээд хосол өмсөө явдаг. Айгуу гоё юм мафи босс шиг харагддаг тийм. Тэгээ манай өвөө надад тийм зөвлөгөө өгчээсэн байхгүй. Тэгээд яг хэр удаа мод хамаагүй ямар ч сан компанид ингээд ажиллаад ор. Тэгээд чамайг ажилласаа ингээд гарах үед чинь компани чинь ингээд доголдох заавал доголдох хэрэгтэй шүү. Тийм хэмжээнд ажиллаад гараад гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэ. Гараал орон ч юм орж ирэл ингээд бол тэгээд чадваргүй юу цураагүй л байна гэсэн үг шүү дээ тий. Тийм л зөвлөгөө энэ да. Бити олон ажил солиод тэний яваад байгаарэ. Тэгэл солиход дахиад ихнээс нь эхэлнэ шүү дээ тий. Яа чи хоёлаа айгу гоё байла. сая хоёр комик яриадсэн шүү дээ. Тэгэхээр н комикийнхаа зураач
та гяс захиад комик аваад ирлээ. Тэгээд дээжийг нь төшөөдөө Төшөө дээж нь өгч тий. баярлаа. гараг байгаа шүү. Тийм үү? Тийм, манай Одоо if film одоо энэ харуулж болохгүй тий. болно. Болон болно. анхны харуулад За баярлаа. хамгийн анхныхын Ном хаа ингэж идэг тий. Чи нүүрийг хардаа. За дөрөв дараа. Яг л нөгөө гадаадын манганууд идэв штэ. Тийм стандартыг харагдсан. Англи солонгос хэл дээр бас гарна. Солонгосын нөгөө манва гэдэг штэ. Нөгөө манга чи Япон, солонгос өөр хятад болохоор манва гэдэг хөө. Тиймэрхүү тийм баяртай. Одоо нөгөө вебтүүний дотор амар гардаг штэ. Жаахан левел агсан байгаа. Тийм ээ, амар орчин үеийн юм байна. Нөгөө Монгол комик чинь нөгөө одоо яг нөгөө бэдэг комик чинь дандаа нөгөө 10 хэдэн жилийн өмнөх комик болохоор хит юм хүүхдийн чимшиг заримдаа санагдаад байхгүй. Дөнгөж энд яг нөгөө өсвөр насныхын зориулсан ингээд хөрхөн юм хэрэгтэй. Хөрхөн байна. 6 сарын 1-нд хүүхдийн баяраар худалдаанд гарна. 5 сарын 28-нд манай дуу цацагдана. Энд юу юм? Шинжлэх ухааны зөвлөлт. Тийм. Тийм ээ. Баатруудын сургуультай. Хайр мэрэх. Хайр байгаа. Одоо наа чинь ингээд нөгөө зүрхний химнэл гэж байгаа. Хиймэл зүрх. Ер нь цуврал олгож хийн. Крашлтай гоё юм секси дүрмөр байгаа юу? Крашлн чи баг хэнийг крашлах байхаа? Нинэг крашлах байхаа. Нинэ? Тийм, доо чи нинэгийн нэрээр нэрийг Яа даа уншаал бид дээ. За. Ингэж яг. анхудаа харж байгаа юм аа. Тийм үү тий. Тэгээ хамгийн анхныхын л чонд өглөө. За баярлаа. Тэгээ манай урилгыг хүлээж авч ирсэн төвшөөдөө маш их баярлаа. Ундраагчтай бидний зочин болж орж ирдэгт үнэхээр баярлаа. зүгээрээ. Өрсөнд баярлаа. Баярлаа. Та нартаас баярлаа. Мундаг шүү манай залуучууд. Тэгээ төвшөөдөө бүр чин сэтгэлээсээ баяр хүргэмээр байна. Тэгээд них гоё үзэл бодолтой. Тэгээд нөгөө хажуутгаа гоё бүтээж явж байгаа залуу байна. Чи ч гэсэн бүтсэн ч гэсэн түрүү чи хэлснээр те чи ч гэсэн манай эсүг бас гоё бүтээж байгаа. Шүү. Би өөрийгөө магчаад төлөрхөн магтараа юу гэдэг. Тийм. Би ч хүн аав магтахаар би бүр ингэдэж тийм штэ. Би бүр тэгсэн штэ. Яг үнэг. Зөө. Гой буулаа. Гоё баалаа. Хоёлаа ингэж яхад. Яг л баг ангийнхаа найз мэстэй юм ярьж байгаа шүү. Оо тэгсэн X гэ. Туулсан зам адилхан байна. Тийм, тэнцэндээ амжилт хүсье. Одоо байгаа төсвүүд дээр нь сайхан болох хаа. Тий, хаста гоё болно гэ. Яг үнэ.